Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Youth for Better буюу өсвөрийн сайн дурын байгууллагаас хөрвөж буй цуврал Loving Minds подкастын маань энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн хөтлөгчөөр Ануузан мөн миний би Англи хөтлөж байна. За энэ удаагийн дугаараар сэтгэл зүйч мөнх гэрлэгч маань оролцоод бэлэн болоод байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу хүүхдүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг мөнх гэрэл гэдэг сэтгэл зүйч мэрэгчлэлтэй ийм хүн байна. За өнөөдөр болохоор гуруула академик буурнууд ба өсвөр насны стресс, мөн жижигхэн өсвөр насны хайр дурлалын асуудлуудын талаар ярилцах болно. За тэгээд эхний асуултаа сэтгэл готрлоос эхлэе гэж бодож байна. Тэгээд depression буюу сэтгэл готрол хийж яг юу вэ? За ерөнхийдөө бол сэтгэл готрол гэдэг маань хүний сэтгэл зүйд үзэгддэг олон төрлийн мэдрэмжүүдийн нэг гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлэх юм бол за хүн уйтгарлах, гуниглах, баярлах, инээх гэсэн олон төрлийн мэдрэмжүүдийг хүн мэдэрдэг шүү дээ. Түүний яг нэг хэлбэр бол сэтгэл готрол. За сэтгэл готрол маань ерөнхийдөө бол уйтгарлах, гуниглах, за нойр гүйдэл давтах гэх мэтчлэн илүү жоохон хүний биед сөргөөр нөлөөлж идэг сөрөг мэдрэмжүүдийн давмгайллыг сэтгэл готрол гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр сэтгэл готролд бол ерөнхийдөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс судалгаа хийгээд үзэхэд дэлхий дээр байгаа хүмүүсийн 264 сая орчим хүн ерөн сэтгэл готролоор хүчилсэн байна. Сэтгэл готролд орж исэн байна гэдэг тоон судалгаа байдаг. Тэгэхээр энэ нь юг харуулж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө 10 хүүхэд тутмын нэг 5-аас 6 сэтгэл готрлыг мэдэрж идэг. За насанд хүрсэн хүний хувьд ч гэсэндээ бас сэтгэл готрол гэдэг зүйлийг насныхаа айл нэг үе дээр бас мэдэрж идэг. Ийм хүний биед, хүний сэтгэл санаанд мэдрэгдэж идэг мэдрэмжийн л нэг төрлийг сэтгэл готрол гэж нэрлэдэг байгаа. Тэгээд сэтгэл готрол нь болохоор хүмүүст янз янзаар илэрж идэг. За зарим хүмүүс болохоор хэвийн мэт байж идэг. Олонний дунд зүгээр инээгээл юм яриад за яг хэвийн амьдралтай байгаа хүмүүст харагддаг боловч яг өөрийгөө мэдэрч байгаа тэр мэдрэмжиндээ бол маш их айцтай болдог. Өөрийгөө их голдог, өөртөө итгэх итгэлгүй болж хувирж идэг. За ямар нэгэн зүйлд өөрийгөө сорхоос айж имэж идэг, өөрийгөө голох, нойр гүйдэл давтах, за юм болгон таалагдахгүй байгаа юм шиг санагдах, эсвэл хүмүүс өөртөө бүгдээрээ ингээд холдоод байгаа юм шиг, зайгаа бариад байгаа юм шиг гих мэтчлэн ийм байдлаар зарим хүнд мэдрэгдэж идэг. За зарим хэсэг хүмүүст болохоор мэдрэхгүй яг яагаад байгаагаа ойлгохгүй яваад идэг. Ихэнхдээ энэ нь өсвөр насны хүүхдүүдэд ажиглагдаж идэг. За яаж ажиглагддаг вэ гэхээр хичээлээ хийгээл яваад идэг, хоолоо идэл, гэрээ цэвэрлээл, найзуудтайгаа уулзаал, хичээлдээ яваал, за одоо магадгүй онлайн хичээлтэй үед гэрээсээ хичээлээ орол ингээл өөрөө ингээд өөрийгөө бодоход би хүн зүгээр л байх юм, миний амьдрал болсон муухай юм, гуниглах юм болоогүй байхад би яагаад ингээд өөрийн мэдлгүй ганцаардаад байгаа юм бол, өөрийн мэдлгүй уйлмаар байгаа юм бол, өөрийн мэдлгүй орилмоор, хашгирмаар ийм орчлын ертөнцид ганцаараа баймаар ч юм шиг ийм мэдрэмжүүд төрөөд байгаа юм бол гих мэтчлэн байдлаар бас сэтгэл готролд өөрийгөө орсон байна гэдгийг бас мэдэж анзаарч болохоор идэг. Тийм байдаг байгаа. За тэгээд надад нэг жоохон сонирхолтой асуулт байгаа юм л та. Одоо хүмүүс уйтгар гуниг болон сэтгэл готрол хоёрыг ялгадаг шүү дээ. Энэ хоёрын яг гол ялгаа нь юу гэдэм бол? Уйтгар гуниг гэдэг бол ямарваа нэгэн нөхцөл байдлаас үүссэн шалтгаантай. За одоо магадгүй хайртай дотны хүнээ алдах, хайртай дотны хүнээсээ хагацах, за эсвэл гэр бүлийнхнийгаа орхиод сурахаар болдог ч юм уу хэсэг хугацааны нэг тийм уйтгарт бас автсан шүү дээ. Хүн чинь өөрийнхөө орчин нөхцөлийг сольж байгаа. За магадгүй сайн найз нь гадагшаа явах болох гэдэг ч юм уу. Иймэрхүү хүний амьдралд тохиолдож болох юм гунигтай үйл явдалд тулгуурласан тэр мэдрэмж нь өөрөө уйтгар гуниг байж идэг. Магадгүй кино үзээд гуниглах ч гэдэг юм уу тий. Нэг дуу сонсоод хуучин дурсамжаа бодоод гуниглах гэдэг юм. Энэ нь бол төр зургийн шинжтэй сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр. За сэтгэл готрол гэдэг бол харьцангуй өргөн хүрээний ойлголт. За саяны ярьсан уйтгар гуниг маань өөр юм олон хоног үргэлжлээд ирэхээрээ. За эсвэл ямарваа нэгэн зүйлийг
юмнаас таашаал авахгүй, сайхан санагдахгүй, тэр эерэг мэдрэмжийг авахгүй, байнгын уртаа уцаартай эсвэл байнгын ядралтай, стресстэй энэ байдлууд нь ерөнхийдөө нэг 7 хоног, 14 хоног үргэлжлээд ирэхээр хүний сэтгэл готрол руу ингээд хүн өөрийн сэтгэл зүй орж идэг гэсэн үг. Тэгэхээр сэтгэл готрол нь илүү өргөн хүрээний ойлголт. За дээрэс нь арай илүү хүчтэй тийм нөлөө үзүүлж идэг. Хүний биед болон хүний сэтгэл санаанд, тархи мэдрэлийн үйл ажиллагаанд. За уйтгар гуниг бол нэг мэдрэмжийн нэг гэж байгаа шүү дээ. Тэгвэл тэр уйтгар гунигийг айдас төгшөөр, стресс гэх мэтчлэн хүний тэр олон магадгүй ихэнхдээ сүрэг талын тэр мэдрэмжүүдийг агуулж байгаа ойлголт нь өөрөө хүнийг сэтгэл готролд бас хүргэдэг гэж ойлгож болно. За тэгвэл яг энтэй холбоотой кейс асуулт байгаа юм л та. Нараа саяхнаас хойш нэг л өөрөөрөө бишээ болсон. Хоолны дуршил нь буурч унтаж өнгөрүүлэх цаг нь ихсэн. Тэгснээ заримдаа хит хитэн хоног дараалал нойр үйдэл давтана. Найзуудтайгаа хамт инээлгэж байснаа гинт сонирн болоо явчихна. Тэрээр үүнийгээ сэтгэл готрол гэж бодож байгаа. Энэ үнэхээр сэтгэл готрол мөн үү? Тийм бол энэхүү сэтгэл готрлыг хэрхэн даван туулах вэ? Нойргуудл давтах, за олны дунд байжгаад гинт ингээ гунигтай уйтгартай болно гэж ярьж байгаа нь яг сэтгэл готрлын бас нэг шинж тэмдгүүдийн нэг бол мөн. Гэхдээ шууд одоо өөрийгөө сэтгэл готролтой болчихжээ гэж онцлох, тэгж бодох нь өөрөө эргээд бараг сэтгэл зүйн хувьд өсвөр насны хүүхдүүдийн маань улам одоо нэг уналтанд оруулж идэг. Тэгэхээр магадгүй боломжтой бол мэрэгжлийн сэтгэл зүйчтэй уулзах, тийм байдлаар өөрийнхөө сэтгэл готролтой үгүй юу гэдгийг тайлж олж мэдэх нь илүү уг нь тохиромжтой. Гэхдээ одоо яг өөрийнхөө нөхцөлд өөрийгөө яаж оншилж яг ийм одоо нөхцөл байдалд орсон хүүхдүүдийн маань хувьд эхлээд өөртөөгөө маш сайн ажиллах хэрэгтэй. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр сүүлийн үед надад шийдвэрлэгдээгүй асуудлууд байгаа юу? За нэгдүгээрт, хоёрдугаарт нь санаа зовоосон одоо ирээдүйдээ төвлөрсөн ч юм уу, өнгөрсөндөө ч юм уу төвлөрсөн юм санаа зовоосон асуудлууд байна уу гэдгийг олж мэдэх хэрэгтэй. За магадгүй 11 одоо 12 дугаар ангийнхан маань чинь нэлтийн ерөнхий шалгалттай холбоотой стресс одоо төгшүүрийн байдал нь өндөр байна гэж судлаачид бол үзээд байгаа шүү дээ. Яг гэвэл хүүхдүүд маань за одоо л энийг сайн авахгүй бол сургуульд орж чадахгүй. За сургууль орсон ч гэсэндээ хүссэн сургуульд орохын тулд заавал 800 авах хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ нэг юм хүүхдүүд бидний одоо хүүхдүүд та бүхний ч бай насан турш хүмүүсийн ч бай толгойд нэг юм шийдвэрлэгдээгүй асуудлууд байхаараа хүнийг яг тэр одоо бодол мэдрэмж шийдвэрлэгдэхгүй нэг юм удаан хугацаанд явчихаараа бас яг сэтгэл готрол руу хүнийг авчиждаг. Бүх юм болохгүй байгаа юм шиг. Гэтэл яг ухраагаад ингэ бодохоор би ерөөсөө л энэ шалгалтнаас болоод стресстэй байгаа шүү дээ. Шалгалтаа би одоо зохицуулаад даалгавруудаа ингэж хийгээд давталгануудаа ингэж хийгээд тэр нөгөө яг тархин дотор асаатай байгаа тархин дотор ч ингэж хамаг ингээд байнгын завуурлаад байгаа тэр бодлоо асуудлаа олж харсны дараагаар энэ яг одоо үүссэн байгаа төгшүүр юм уу эсвэл үнэхээр удаан хугацааны турш үргэлжилсэн байгаа сэтгэл готрол юм уу гэдгээ ялгах хэрэгтэй. За бас ийм удаан хугацааны сэтгэл готрлыг юм төгшүүрт хоёр хоорондоо юм адилхан шинж тэмдгүүд илэрч идэг. За богино хугацааны найдас төгшүүр маань өөрөө бас нойр гүдэлд хүрэж идэг, хоолны туршил бууруулж идэг. Тэгэхээр энэ нараа гээд одоо охины кейс дээр ярихад бол хамгийн нэгдүгürt саяны хэлсэнчлэн яг ямар асуудлууд эргэн тойронд нь байгаа вэ гэдгийг ингээ бодхоосоо илүү бүгдийг бичих хэрэгтэй. Эсвэл хамгийн итгэдэг хүнтэйг ингээд бүх болсон процессоо одоо би яг ингэж байгаа үедээ яг ийм бодогдоод найзуудтайгаа байхад надад яг зарим хүүхдүүдийн маань хувьд одоо өөрийнхөө нөгөө харагдаж байгаа байдлаасаа ч гэдэг юм уу санаа зовох ич тэрийгэ гинт бодохороо тий ингээл найзуудаар энийгээ суужсэн нэрээ миний одоо хуруу аим сонин харагддаг штэ гэдэг ч юм уу тэрийгэ гинт бодох үедээ бас өөрийгөө хомж яана гэдэг тэр зүйл рүүгээ анхаарлаа төвлөрүүлснээсээ болоод тогтургүй тайван биш болж идэг байхгүй. Тэгээ тэр мэдрэмж нь тухайн өдрийн турш нөгөө хүүхдэд татгалагцаар байгаад орой унтахдаа тэр ичсэн, санаа зовсон, айсан, төгссөн мэдрэмжээ ингээд бодоод нойргуудах бас юм тохиолдлууд гарч идэг. Тэгэхээр за тэгвэл дараагийн асуулт нь эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр сэтгэл готрол автдаг. Тийм бол яг ялгаа нь ямар хувь юм бол? Ер нь бол бие эрхтэн системийн хувьд гэх юм уу харагдах байдлаараа одоо л эрэгтэй эмэгтэй хүмүүс ч өөр гэж хардаг тий. Тэнгүүт дийлэнхтэй хүмүүс эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэл зүг бас
өөр юм шиг ойлгодог. За яг мэдээж өөр тохиолдлууд бол байна. Зарим нэг одоо байгалийн өгөгдөл шалгарлаараа эрэгтэйчүүд илүү зоригтой одоо дайчин байдаг бол тийм эмэгтэйчүүд илүү одоо хүнийг хайрладаг, хайрлаж инэрдэг, сайхан сэтгэлтэй гэх мэтчлийн ялгаатай сэтгэл хөдлөлийн юм илрэл мэдрэмжүүд бол байдаг. Гэхдээ яг одоо юм сэтгэлээр унах, сэтгэл готролд орох, за баярлах, уйлах, инех гэдэг мэдрэмж бол хүний юм байглаас өгөгдсөн төрлөх мэдрэмжүүд байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл готрлыг мэдрэх нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүстэй адилхан байдаг. Өөрөөр хэлэх юм бол яг адилхан өөрийгөө голж эхэлнэ, өөртөө итгэлгүй болно, юм таалагдахгүй болж эхэлнэ, хүмүүстэй одоо харилцахаас улам татгалзаж зайлс хийдэг болно гэх мэтчлэн мэдрэмжүүдийг адилхан мэдэрж идэг. Гаргахдаа өөр байдаг. За өөр байдаг нь яаж илэрдэг вэ гэхээр эмэгтэй хүмүүс жишээлх юм бол ингээд одоо манай охтууд маань ч юм ингээд уйлчдаг тий. Ингээд өрөөндөө ганцаараа суугаад уйлдаг ч юм уу. Найзуудтайгаа чатлаад, найзуудтайгаа юм яриад уйлаад би яагаад байгаагаа мэдэхгүй магадгүй ээжтэйгээ ихчтэйгээ яриад ингээд асуудлаа яриад түүнийг багж гисэндээ илэрхийлээд ихэнх тохиолдолд ингэж өөрийгөө илэрхийлж идэг. За бас аашилж одоо нэг юм түргэн уртай болох, уурлах, бухимдах, идэх аппетиттэй болох гэл энэ байдлаар эмэгтэй хүмүүс арай илүү. За эрэгтэй хүмүүсийн хувьд гэх юм бол ихэнх тохиолдол нь юу ч болоогүй юм шиг. За өсвөр насны хүүхдүүд төр жишээ нь ярьж байгаа шүү дээ тий. Юу ч болоогүй юм шиг л найзуудынхаа дунд яваал идэг. Энийгээл сакс тоглоол, компьютероор хамтдаа тоглоол яваад идэг. За тэгээд ганцаараа болоод ирэхээрээ яг гэртээ өрөөндөө ч юм уу ганцаараа суугаад ирэхээрээ гуйнагалдаг. За тэгээд эсвэл нэг юм руу хитэх донтож ордог. Компьютер тоглоом руу одоо охтуудаас илүү хөвгүүд илүү одоо их тоглодог гэдэг судалгаа байдаг шүү дээ тий. Тэгэхээр хөвгүүд маань яг тэр нөгөө сэтгэл готрлын мэдрэмжүүд ажиглагдах үедээ яг тэр нэг юм өөр нэг дадал зуршил болсон зүйлээ хийж эхэлдэг. За магадгүй утсаараа кино үздэг, утсаараа тоглодог. За эсвэл одоо сакс тоглодог, үл бөмбөг тоглодог. Ямар нэгэн тийм нэг уйтгарлал, гониглал энэ сөрөг мэдрэмжийн сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг мэдрээд ирэхээр ямар нэгэн зүйлийг хийх гэж илүү тэмүүлж идэг. Эмэгтэйчүүд маань хийх гээд байгаа хэрнээ илүү төвлөрөх нөгөө хийх гэж байгаа зүйл рүүгээ төвлөрөхөөс илүү мэдрэмж рүүгээ илүү төвлөрж идэг ийм онцлог ялгаатай байж идэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс илүү нөгөө сэтгэл хөдлөлөө ярьж гаргадаг. Тэ охтууд маань ингээ ярихаар нэг сайхан болчлоо, ойлгочлоо гэл тэгж идэг бол эрэгтэй хүмүүсийн хувьд бол юм хийж альва зүйл рүү анхаарлаа төвлөрүүлж бусад тэр дотор болж байгаа мэдрэмжүүдээ тайлж тайвшруулж гадагшлуулж идэг байна. Өөрийнхөө нөхцөлд өөрийгөө одоо эмчлэх гэх юм өөртөө ажиллахын тулд хамгийн түрүүнд асуудлуудаа тодорхойлж гаргаж ирээд за хоёрдугаарт яг өөрийнхөө шийдэх боломжтой асуудлуудаас эхлээд шийдвэрлээд сэтгэл зовоож байгаа олон юм ачаалттай байгаа зүйлүүдэд бас зэгцлэх гэх мэтчлийн байдлаар өөртөө ажиллах юм бол сэтгэл готрол байна уу, төгшүүр айдас байна уу, энэ зүйлүүд бас арилгах боломжтой байдаг. Тэгэхээр ер нь бол өсвөр насны хүүхдүүд маань яг энэ жишээн дээр аваад ярихад өөртөө яаран одоо би сэтгэл готролтой юм байна гэдэг дүгнэлт хийхээс илүү надад яг ямар асуудлууд байгаад намайг стресстүүлээд байна гэдэг дээрээ төвлөрөх нь чухал. За тэгвэл дараагийн асуулт энэ л та. Тогтун бол 15 настай хүн. Түүний эцэг найзууд нь гонигтай юм болохоор л байлээ. Хитэг сэтгэлийн хөдөлгөөнтэй гих мэтээр хэлж эр хүн шиг байхыг шаарддаг. Гэвч тогтноо хичнээн хэлснээр нь байх гэсэн ч болж өгдөггүй. Үүнээс олж их хэмжээний дарамт мэдэрдэг болсон. Тэрээр яг яавал дээрээ. Тэгээд миний хувьд бол энэ бас гендерийн асуудал яригадаад ах шиг санагдсан. Таны хувьд бол яг ямар хөө байна вэ? Тийм зөв. Энэ гэхдээ ер нь манай Монголд л байдаг жишээ гэж ер нь бол хэлж болно. Ягаад гэвэл эрэгтэй хүн зоригтой байх хэвээр одоо унчаад уйлахгүй зоригтой босоод ирэх хэвээр уйлах юм бол одоо зориггүй хүчгүй болж харагддаг гэдэг ч юм уу тийм нэг юм эрэгтэй хүнийг төрсөн цагаас нь эхлээд эрэгтэй хүүхдүүдийг төрсөн цагаас нь эхлээд юм зоригтой байх, дайчин байх, уйлдгүй байх, юмыг тоодгүй байх гэх мэтчил нэг юм сэтгэл зүйн хувьд нэг юм тулгын шаардсан,
ийм хүмүүжлийн нэг арга барил манай монголчуудад их байдаг. Магадгүй гадаад орнд болвол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай уйлах ёстой. Уйлах нь өөрөө сэтгэл хөдлөлийн хэвийн үзэгдэл. Энэ бол хүүс ялгаал одоо эрэгтэй нь уулахаараа одоо шалчганлаа гэдэг ч юм уу тий. Сул дорой байна гэдэг ч юм уу тийм ойлголт бол ерөөсөө биш. Тэгэхээр энэ хүүхдийн хувьд хүүхдэд гэхээсээ илүү хүүхэд бол уун сэтгэл хөдлөл мэдрэмжээ гадагшлуулаад өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалаад байгаа байхгүй юу? Эрэгтэй хүүхдүүдийг битгий уйл битгий одоо олон юмээр тайлбар тавь, зоригтой бай, шууд одоо наатахаа хий, яагаад ингэж удаад байгаа, бодоод байгаа, зоригтой бай гэдэг тэр шаардлагуудыг тавьснараа яаж идэв гэхээр сэтгэл зүйн эрүүл мэндийнхэн байдал хумигдмал өөрийгөө илэрхийлэх чадвар нь дотогшоогоо болж идэг. За уйлмаар байсан ч гэсэн би чи сул дорой болж харагдахгүй шүү дээ гэх мэтчлэн өөртөө илэрж байгаа сэтгэл хөдлөлийг далдалж нуух тусам том болох тусмаа нөгөө өөрийгөө олох, өөртөө итгэх, итгэлтэй болох. За амьдралд нөгөө нэг юм би хинбэ гэдгээ тэр таньж мэдэх юу ойлголт нь улам холдоод идэг гэсэн. Тэгэхээр энэ хүүхдийн хувьд бараг өөрт нь гэхээсээ илүү эцэг эхт нь зөвлөмөр байгаа байхгүй юу? Таны хүүхэд эрэгтэй хүүхэд ч бай, эмэгтэй хүүхэд ч бай уйлах хэрэгтэй. Зовж шаналж уйтгар гунгийг мэдэржил байгаа бол тэр хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргаснараа харин сэтгцийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэ хамгаалах бүрэн боломжтой. Нулимсыг уйтгар гуниг энэ бүх зүйл одоо сөрөг тэр тусмаа сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжийг далдлах тусам эргээд тэрийг гадагшлуулах хор нөлөөнд хожуу одоо хурц илэрч идэг. Одоо их жоохон онцгой жишээ аваад ярил л та. Багтаа одоо дэрлхүүлдэг, зодуулдаг, гадуурхагддаг тэр мэдрэмжийг олон удаа авч ийсэн, байнга авч ийсэн хүүхэд өсвөр насанд хүрсэн хойноо бусдтай яг тийм байдлаар харилцах гад идэг. Ягаад гэвэл тэр мэдрэмжийг заавал гадагшлуулдаг. Хүний тархинд нэг өсөндөө хүний тархи мэдрэлийн үйл ажиллагаа хүний мэдрэмж нь хадгалагдсан тэр мэдрэмж өөрөө хизээ нэгэн өдөр гадагшилж гарч идэг. Тэгэхээр тэр үед л би үгүй гэж хэлээд өөрийгөө хамгаалж чадаагүй бол дараа нь хизээ нэгэн өдөр өөрийгөө бүр илүү хурцаар одоо хамгаалах гэж оролддог гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн яг өөрсдийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын эрүүл байлгах тэр аргад суралцахын тулд яг л тухайн мөчид юу мэдэрж ийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж удирдах чадварт л суралцах хэрэгтэй. Тэг би эрэгтэй юм чинь ойлгохгүй эсвэл би эмэгтэй юм чинь угаасаа уурлах ёстой, ойлгох ёстой гэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хүүсийн ямар ч ялгаа байхгүйгээр л юу мэдэрж байгаагаа илэрхийлэх нь хамгийн чухал гэж хэлмээр байна. Тэгэхээр энээсээ болоод одоо өөртөө улам итгэх итгэлгүй болж байгаа тэр хүүхдийн хувьд аав ээжтэй маш сайн ойлгуулах хэрэгтэй. Би яг юу мэдэрж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Энэ бол миний сэтгэл зүй, сэтгцэн эрүүл мэндэд маш чухал байдаг гэдэг зүйлийг одоо ойлгуулах гэж оролдох хэрэгтэй. Үнэхээр тэгээд болохгүй байгаа бол тэр хүмүүсийн хэлж байгаа хэрэгтэй үгийг хүлээж аваад өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар мэдрэмжээ илэрхийлсэн хിവэрэ байх нь л чухал. Гэхдээ асуудал тулгарх болгонд уйлаад байна гэдэг нь өөрөө тэрийг даван туулах арга бас биш. Тухайн мөчид мэдрэмжээл арилгаал сайхан тайвшраал авж байгаа боловч дараа нь заавал тэр асуудлыг даван туулах, шийдвэрлэх гарц гаргалгаагаа олоод өөрөө даван туулж ивэл ээж аав ч юм уу гэр бүлийнх нь ойр дотны хүмүүс наач нэг ингэж тайвширж агаад учраа олоод өөрийнхөө асуудлыг шийдээд сурцсан юм аа манай хүүхэд гэдэг тэр ойлголтыг бас энэ хүүхэд өөрөө бий болгох ёстой гэсэн үг байхгүй амьдралдаа. Тэгжэл хэлмээр энэ да. За тэгвэл дараагийн дийцэдүүд оръё. За ер нь ингээд Atemi burnout гэдэг ерөнхийдөө бидний өсвөр насны хүүхдүүдэд их ойлголттой болсон шүү дээ. Тэгээд миний хувьд ер нь Atemi burnout гэж ер нь юу вэ? За одоо яг тайлбарлах юм бол одоо боловсрал одоо хичээл сургалтын үйл ажиллагаанасаа болсон одоо юм ядаргаа штэ тий ядаргаа стресс гэж бол тайлбарлана. Тэгэхээр ерөнхийдөө яг нэг юм ачаалал зөв хуваарлаагүй олон хичээлүүд ачаалал даах чадвар, түүнийгээ зохицуулах тэр чадвар, за дараа нь
тэрнийгээ даван туулж гүйцэтгэх тэр чадваруудтай холбоотой. За сүүлийн үед бол одоо онлайнаар хичээл ордог 2 жил одоо та нарт маань ингээ онлайнаар хичээл орчлоо. Тэгэхээр ихэнх хүүхдүүдийн хувьд одоо монголоор бол одоо юу гэмтэй нэг мэдрэлийн султай ядаргаа гэдэг тийм юмд одоо хамар өртчөөд байна л да. Ерөнхийдөө ингээл хичээл гэж сонсохоор л яана гэл боддог тий онлайнаар хичээл орно гэхээр л одоо та нар бараг одоо энэ жилээс орно гэвэл айдаг. Тэгэхээр энэ ядрах ерөнхийдөө бол яг хичээлтэй холбоотой юм таагүй мэдрэмжүүдийг л хэлээд байгаа юм л да. Тэгэхээр яг нөгөө хичээл сургалтын үйл ажиллагаагаа зөв зохицуулах, өөртөө чөлөөт цаг гаргах, хичээлээ одоо яг юм зорилготойгоор хийх, түүнээсээ үр дүн ахиж дэвшиж байгаагаа мэдрэх тэр мэдрэмжүүдийн эсрэг туйл гэх юм одоо бүр ингээд цогсоо зайгүй байнга л хичээлээ хийж идэг тий. Тэрнээс ингээд гараас нь юм гарч байгаа юм байхгүй. Тэгэл хичээлтэй холбоотой янз бүрийн мэдрэмжүүдийг авахаараа бие нүвддэг ч юм уу, эсвэл сэтгэл санаа тавгүй болчдөг. Бас л нэг сэтгэл гутралын олон шалтгаануудын нэг юм гэж тайлбарлаж бодож байна да. За энэ бас ингээ кейс асуулт байна. За энэ хичээлийн хоёр дуусахад 2хан 7 хоног үлдсэн байна. Энэ 7 хоногт даалгавар бие даалдуудаа амжуулж явуулах ёстой. Дараа 7 хоногт шалгалттай. Гэвч Classroom даалгавар орсон гэсэн мэйл ирэх болгонд дотор нь муухайрах болсон. Google Meet руу ороход гардаг дууг сонсохоор л бие нарзаадаг. Үнэхээр хэцүү санагдаж байна гинэ. Та түнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Тэгэхээр саяны academic burnout-ийн бас нэг жишээ ах шиг байна тий. Ерөнхийдөө кейс ах шиг байна. Би хэрвээ яг ийм хүүхдтэй уулзаа зөвлөгөө өгөхөр бол хамгийн түрүүнд орчноо жоохон өөрчлөхийг зөвлөнө. За орчин болвол ширээн дээрх эд эмсийнхаа байрлалыг өөрчилж, имхэл зэгцэлж, өрөөндөө магадгүй хичээлээ идэх ширээн дээр очиход хуучин байсан тэр мэдрэмжүүдээс арай өөр мэдрэмжийг өгөх орчныг өөрөө бий болгоосай гэж бодож нэгдүгээрт. За энэ яаж байгаа вэ гэхлээр хүн чинь нөгөө өөрөө орчин нөхцлөөсөө бас нэг мэдрэмжийг авж байгаа шүү дээ. Гэртээ орохоор зарим хүүхдэд сайхан санагддаг, зарим хүүхдэд одоо яана тийм юм хийх ёстой, юм хийх ёстой гэл ингээл сургууль дээр очиход ч гэсэндээ ингээл хүүхдүүд та нарт янз янзын мэдрэмж төрж идэгтэй адилхан. Эхлээд орчноо яг одоо байгаагаасаа өөрчлөөд үзээсэй. За хоёрдугаарт нь яг тэр 14 хоногийн хугацаанд ямар юмнуудыг хийж амжуулах ёстой юм бэ гэдгийг бүгдээ сайхан бичих хэрэгтэй. Яагаад бич гэдэг нэг хэр хүний толгой дотор компьютер шиг ингээд эмх цэгцтэй биднэрт бодлуудыг өгч чаддгүй юм байна л да. Хүний тарих өөрөө асар олон бодлыг нэгэн зэрэг ингэж бодож тээж ингэж явдаг болохоор за математика гэжсэн л эндээс хүй монгол хэлээ, англи хэлээ гэл ингээл олон хичээлүүд нь ингээл зэрэг тэгжсэн ал гэрээ цэвэрлэх хэвээр дүүгийнхаа юм хийх хэвээр дүүгээ харах хэвээр гэл ингээл амьдралын бас олон юмнуудтай ингээд давхцаж ингэж хүний бодол дотор юм эмх цэгцгүүгээр бодлууд явагддаг учраас бодол төлөвлөгөөгөө илүү буулгахын тулд бичиж тэмдэглэх нь хүүхдүүдэд маань илүү чухал. За тэгээ бичиж тэмдэглэхдээ за эхлээд бүгдээ сайхан чагсааж үзэж болно. За би чинь нэг ийм 5 төрлийн хичээл хийх, энэ дээр нэг ийм даалгавар утгатай юм байна гэдгийг сайхан бүгдийг биччихээр та нарын маань тархин дотор байгаа тэр олон бодлуудаас хичээлтэй холбоотой асуудлууд нь гараад ирж байгаа. За одоо эндээсээ төлөвлөгөөгөө цаг төлөвлөлтөө нөгөө чухал яаралтайгаа за чухал биш ч гэсэндээ жоохон яаралтайгаа за яаралтай биш хэрнээ яаралтай биш хэрнээ чухалч биш яаралтайч биш гэдэг ингээд хичээлүүдээ ажлуудаа ингээд өөрийнхөө дэвтэр дээр ч юм уу утсан дээр ч юм уу ингээд төлөвлөх нь яг ийм одоо тулгамдсан байгаа цаг тулцсан байгаа үеийн асуудлыг сэтгэл зүүн ийм асуудал төгшөөр байдлуудыг илүү сайжруулж өгөх бас давуу талтай байдаг. Тэгэхээр яагаад ер нь яг ийм юм тулцсан үед хүүхдүүд айд сандраад идэг вэ гэхээр эмх цэгцгүй тодорхойгүй байдал бас хүнийг маш их стресст оруулж идэг. Энийгээч барьж аваад тэрийгээч барьж аваад гүйцэд дуусахгүй ингээд үргэлжилсэн олон хичээлүүдийнхаа дунд байхаараа хүүхдүүд маань яг саяны мэдрэмжүүдийг аваад идэг байхгүй. Тэгэхээр саяны хүүхдийн жишээн дээр болвол хамгийн нэгдүгээр өрөөгөө, хоёрдугаарт нь хичээлүүдэд чагсаагаад бичих, гуравдугаарт нь ангилж ялгаад цагт хуваарлаад тэр дундаа заавал өөртөө цаг гаргах цагийг зоож өгөх хэрэгтэй. За нэгэсэндээ
яагаад тийм мэдрэлийн ядаргаач гэх юм уу хичээл сургалттай холбоотой тийм муухай мэдрэмжийг мэдрээд байна вэ гэхээр өдөржин шүнжин суудаг. Хүний энэ тархи чинь одоо компьютерийн цэнийг дуусаад гар утасны цэнийг дуустагтай адилхан бас нэг юм. За хүүе нараа цэцгээ навчаа ануу анхлууна би ядраад иштэй гэхийн цагтаа уурлаж эхэлдэг. Нойр нь хурж эхэлдэг, өлсөж эхэлдэг. За яг тэр үедээ хоолоо идээд магадгүй усанд ороод, магадгүй нэг салхинд гадаа гараад, эсвэл найзуудтайгаа юм яриад яг нэг юм хичээл хийх 5 цагийг төлөвлөсөн бол яг дундах нэг 30-40 минутыг өөртөө зарцуулах. Зураг зурдаг бол зураг зур, дуу сонсмоор байвал дуу сонс, босч чилээгээ гаргах гэдэг ч юм. Ингэхээр хүний тархи өөрөө за одоо жоохон амралт авлаа. Би жоохон одоо тайвширж гин гэдэг тэр өгөгдлийг та нарын бие, физиологи, мэдрэл, сэтгэл зүй тэр байдлуудад чинь одоо тохиож очрол очиж идэг гэсэн үг байхгүй юу? Одоо нэг жижигхэн жоохон хүүхдүүдийн жишээ аваад ярил л да. Одоо та нарын дүүнер хичээлээ хийж байгаа л ана би шийлээ. Яг шийх гээд байна гэл. Эсвэл би ус уух гэсэн юм аа. Ус уучаал энийг хийж идэх үү гэл тэгээд идэг штеп. Эн чинь юу хэлж байгаа юм бэ гэхээр тэр хүүхдийн ч гэсэндээ анхаарал төвлөрөх хугацаанд болчихсон байна. Одоо жоохон амрах хэрэгтэй. Амарснараа эргээд нөгөө бүтэн 30 минутыг ингээл зов чаналж давхиж ингэж нүдэн анж ингэж ямар ч анхааралгүй тархины ой тогтоолтонд ч орохгүй төвлөрөхгүйгээр хийсэн хичээлийн үр дүн 30 минут яг өөртөө зарцуулаад эргээд хичээлээ суугаа хийж байгаа хоёрын үр дүн харьцангуй ялгаатай гардаг. Тэгэхээр та хэд маань илүү төлөвлөгөөтэй байх нь илүү чухал. Та юу нэгээс сурагч оюутан байхдаа тий ингээ ер нь академик буунуудад тулгарч байсан уу? Эсвэл байсан бол тэрийг хэрхэн даван туулж байсан бэ? Тулгарч байсан. Одоо ингээд бодохоор сая бас ярьж байхдаа ингээд бодсон чинь 1-р курст байхдаа нөгөө анх оюутан болоод ер нь жоохон юм сэтгэл зүй өөр байдаг байхгүй юу? Одоо ингээд би том болчлоо тий. Одоо л ингээд өөрийгөө яг амьдралд аваад явах болчлоо гэдэг тийм мэдрэмжтэй. Тэгээд одоо л яг энэ хичээлийг сайн хийж сайн одоо сэтгэл судлаач болохгүй бол мундаг оюутан байж байгаа л төгсөхгүй болвол гэл ингээл өөртөө айгу хачаал өгдөг байсан. Тэгээд энийгээ яг бүр амар яаж мэдэрч исэн бэ? Энийгээ яг яаж мэдэрч исэн бэ гэхэлэр 1-р курсын 1-р семестр дуусаад одоо хүүхдүүдийн сурагчдын маань 1-р улирал гэдэг шиг дуусаад нөгөө шалгалт авдаг штеп хичээлүүд дуусахтаа. Тэгээд шалгалтаа ингээд өдөр шөнөгөө бэлтнэ. Ингээд шөнийн одоо хүүхдүүд их хөвчлэн өөрсдөө тэгж андуурдаг. Ихэнх одоо хүүхдүүд маань бас тэгж яриад идэх л та би шүн л илүү одоо анхаарал төвлөрдөг, шүн л хичээлээ хийвэл илүү сайн хийдэг гэж ингээд бодоод байдаг. Би бас яг өөрийгөө тэгжил боддог байсан. Тэгээд шүнжин хичээлээ хийж байгаа л шалгалтандаа бэлдээл шалгалтуудаа өгснөхийн дараа хамгийн сүүлийн шалгалтаа өгчөөд гэрлүүгээ автобусанд суугаад явж байхдаа сургуулийнхаа урдаас суугаад гэртээ очиочлоо нам унтсан байсан. Тэгээд нам унтахтаа бүр ингээд сэрхтээ яг гэрийнхээ ойролцоох одоо өмнөх бодол дээр нь сэрээд хүн дуудсан юм шиг айгуу сонин сэрээд тэгээд бүр ингээд амар гоё унтсан мэдрэмжийг авч ирсэн байхгүй. Бүр ингээд бүх бие амраад, тархи амраад, санаа сэтгэл амраад тийм мэдрэмжийг автлаа бүр ингэж ядаргаанд орж стрессцэн байсан гэдгийг дараа нь одоо ингээд сэтгэл судлаа төгсөх үедээ би яг тэр үед тэгжээжтэй гэд бодож исэн. Тэгэхээр хүүхдүүд маань бас яг 10 жилийн ч оюутнууд ч бай ер нь сонсож байгаа хүүхдүүдийн маань хувьд шүн яг уу тийм бие физиологийн онцлогоосоо болоод шүн хичээлээ бэлддэг гэдэг болвол тийм ч үр дүнтэй байдгүй хүнийг амар их ядраадаг дээрэс нөгөө хүн өөрөө ядарч байгаагаа залуу болохоор бид нар мэддэггүй юм билий. Тэгээд яг хичээл дээр тэгж бэлдснээс илүү баг өдөр гялс уншаад юм уу эсвэл хичээлүүдээ тухайн үед нь ингээд тавтаад явж байсан хичээлүүд л шалгалтын дээр санаанд ордог. Яг шүн нөгөө А, Б, за сэтгэл готрол гэдэг чинь за хүний эдис гэдэг чинь ингээд шүнжин уншсан юм нь шалгалтын дээр толгоонд орж ирдэг. Тэгэхээр нэг байгалийнхаа шалгарлаар яг л нөгөө харанхуй болохоор хүний эдис би эрэхтэн унтаа гэдэг тохио өгөөл унтдаг. За гэрэл асаал нар гараал эхлэнгүүт хүн яг за би энэ сэргээл эдисэн ч гэсэн сэрэгдэг гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөө бас тэр нэг онцлогийг хүүхдүүд маань мэдэж хичээлдээ бэлдэх юм бол
ядрах стресстэй тэрнээсээ төртөх байдал нь багасах юм болов уу гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нөгөө мэддэг болоод эхлэнгүүд 2 3 дугаар курсээсээ эхлээд харьцангуй шалгалтаа өмнөх өдөр нь гэхээсээ илүү тэг 7 хоногийн өмнө ч юм уу те эсвэл яг бие даалтуудаа хийж явах үедээ илүү сайн ингээ баттгаад тэгж явж сурсан. Тэр нь мэдрэл сэтгэлд одоо сэтгэл зүйн хувьд ч тайван өөртөө ихтэй болчдөг. Би мэдж байгаа гэдэг мэдрэмжтэй болчдөг. За нөгөө талаасаа илүү нөгөө юм сэтгэл зүйн хувьд амар амгалан байж чаддаг болт юм билээ. Одоо тэгвэл ингээд хичээл хийх дуртай, хичээл хийх дургүй гэж хүүхдүүд байдаг шүү дээ. Одоо хичнээн ингээд одоо эцэгчүүд нь бас хэлдэг шүү дээ. Одоо ингээд чи чиний потенциалтай ч гэсэндээ хичээлээ хийхгүй байна гэд тий. Тэгээ ер нь яаж ингээд хичээлээ зовлон ачаа мэтэр биш сайнаар тий дуртай хобби шиг хүлээж авч юм хийх вэ? Тэгээ тийм арга байдаг юм болов? За хамгийн нэгдүгээр яагаад сурах хэрэгтэй вэ гэдгийг хүүхдүүд маань ухамсарлах хэрэгтэй. Ер нь бол ингээл дэлхийн нийтээрээ за ганцхан Монголд гэлгүй ингээл бүх хүмүүс ингээд сурж байгаа штэ тий. Одоо анхан шатны ерөнхий боловсролыг эзэмших би яагаад хэрэгтэй юм бэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй баг. Ээж аавынхаа өмнөөс, багш нарынхаа өмнөөс, эмээ өвгийнхаа өмнөөс сураагүй би яг энэ англи хэлийг үзээд сурчих юм бол гэдэг тэр нэг юм ухамсарт ойлголтоо илүү өөртөө үнэмшүүлж, итгүүлж, зорилгоо одоо за би ямар ч 10 жилиг нэг ийм дүнтэй нэг ингээд төгсөндөө гэдэг тэр итгэл үнэмшлээ өөртөө нэгдүгээр бий болгох хэрэгтэй. За итгэл үнэмшил гэдэг юм уу за нэрэл би чинь өөрийнхөө төлөө сурж байгаа гэдэг тэр анхны ойлголтоо өөртөө сайн өгч чадах юм бол хүүхдүүд маань илүү зорилготой болох байх гэж бодож байна. За хоёрдугаарт нь гэх юм бол өөрийнхөө сурах арга барилыг тодорхойлох хэрэгтэй. За сурах арга барилаа тодорхойлсон хүүхдүүд нэг одоо хоёроос ч гэсэн би буцаагаад асууя л та нэг юм та зарим хичээл дээр ингээд бүр түүртэй л тий би өөрийнхөө чин дээр яхаа ингээд жоохон түүх мөнх хичээлдээ жоохон хэцүү байсан байхгүй ингээд одоо бодохоор одоо уншиж мушхаар болохоор манай монголчин тийм байсан юм уу дэлхийн ингэдэг байсан юм уу гэж ойлгоод байгаа боловч сонирхолтой санагдаад байгаа боловч тухайн үед ингээд түүхийн хичээлээ гэхэр жоохон ойлгохгүй юм шиг сонирхолгүй тэгдэг байсан. Тэгэхээр хүүхдүүд маань ийм унших төрлийн хичээл сайн юм уу? Бодох математикийн тэ эсвэл хэлний ч юм уу эсвэл яагаад энэ таймаар технологийн хичээлдээ илүү сайн байж болдгүй. Тэгэхээр өөрийнхөө ямар хичээл сайн байгаагаараа дамжуулан ямар арга барилаар сураад ийн вэ гэдгийг олох хэрэгтэй. Зарим хүүхдүүд ингээд бичээл идэг бүх юм ингээд баа бэйгүү бичээл одоо ингэ сургалт орж исэн чи бүгдийг бичээж аваад ойлгодог хүүхдүүд байдаг бол зарим хүүхдүүд зүгээр сонсож байгаа л за сэтгэл зүйч юм ярьж ин да манай багш юм ярьж ин да гэд ингээд ойлгоцгоочдаг тий. Тэгэхээр өөрийнхөө сурах арга барилыг олцсон хүүхэд альва зүйлд төртөхгүйгээр суралцдаг. За бичих ингээд өөрөө юмыг бичиж тэмдэгж аваад левел чи тэр ойлгохгүй байгаа хичээлээ одоо магадгүй математикаа жоох ойлгохгүй тий. Тэгвэл ингээд зөв бодож байгаа бодолтуудаа ингээд бичээл байнгын тэр бодолтоо ингээд бичээл ингээд дадлага хийгээд ахна. Өөрт нь тэрний гарц гаргалгааг олох боломжийг олгож идэг. За сонсоод ойлгочихж байгаа тэр хүмүүсийн хувьд ойлгохгүй байгаа бодолтоо хүнээр логикийн тайлбарлуулчаар ойлгочдөг. Тэгэхээр яг юм хэцүү төвхтэй тэртэй байна гэдэг чинь өөрийнхөө нэг аль нэг дуртай хичээлийг чи олоогүй байна. Сонирхолтой байдлаар өөрийнхөө хичээлийг хийх тэр чадвараа бас илэрхийлж гаргаагүй байна. За нөгөө талаасаа нөгөө түрүүний ярьсан төлөвлөгөө тий олон хичээлийг ингээд барьж аваад зэрэг дуусгах гад бүгдийг хийж дуусгах гад ингээд өөрийгөө ядраагаад өдөржин шүнжин суугаад идэг энэ байдал нь бас хүүхдүүдийг хичээлээс жоохон залхаагаад идэг. Тэгэхээр яаж ч олон хичээлтэй байсан өөртөө цаг гарга, найзуудтай цаг гарга, гэр бүлтэй цаг гарга. За яаж ч ойлгохгүй байсан хичээл байсан тэрийгэ өөрийнхөө чаддаг байдлаар хийх гээд оролдоод үз. Тэгээ бүхнийг төгс хийх албагүй. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд ойлгоод хийгээд хамгийн гол нь оролцохтой байх нь л чухал. Бүр хайж болохгүй. Шууд хаях юм бол ерөнхийдөө бол чи асуудлууд тулгархад амьдрал дээр гарсан асуудлууд тулгархад асуудлуудаа давж гарах чадваргүй. За цутаадаг, хайдаг тийм болж хуурч идэг. Тэгэхээр
өөрөө өөрийгөө бас нөгөө мундаг бай гэж хүүхэд болгон төсөөлдөгтэй адилхан хичээлүүдээ ч гэсэн чадлынхаа хэрэг зөв зохицуулаад хийх тийм тэмүүлэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Тэгвэл ингээд одоо дахиад нэг кейс асуулт байна. За ингээд онлайн хичээлээр хичээлдээ идэвхтэй оролцох гэсэн ч гэртээ байгаа болохоор аав ээж гэр орныхоо ажлаа хийгээд дүү хажуунаас садаа болоод улам стресстэй боллоо. Ялангуяа дүүтэйгээ маралдах маань ихсэж бит хоёрын харилцаа улам мууцаар л. Хичээлдээ загвар байгаа гэдгээ гэрийнхэн бас дүүтэй яаж ойлгох нь зүг бэ? За энэ бол сая юм онлайн хичээлтэй холбоотой хүүхэд болгон бараг шахам тулгарсан бах тий. Дүүтэй хүүхдүүд болгонд л тулгарсан бах тий. Тэгээ хүүхдүүд гэлтгүй насан турсан хүмүүс ер нь энэ хөл хорионд байгаа хүмүүсийн сэтгэл зүйд бол маш их юм хүнд дарамт. За одоо ёстой нөгөө сэтгэл готрол гэдэг зүйл мэдрэгдсэн, өөрөө өөртөө ажиллах, өөрийгөө хинбэ гэдгээ олж мэдэх, гэр бүлтэйгээ бараг танилцах гэдэг ч юм уу ийм цаг хугацаа өрнөсөн. Тэгэхээр яг ийм хичээлтэй байгааг нь ойлгохгүй дүүн эсвэл одоо ингээд саад болоод байгаа хүүхдүүдийн маань хувьд эхлээд ээж автагаа маш сайн ярилцах хэрэгтэй. Ийм хичээлтэй яг эдээс эдийн хооронд би яг хичээлээ хиймээр байна. Яг энэ үед надад битгий саад болооч. За энэ хичээлийг би 5 гээд дуусаад тэдэс тэдийн хооронд би мэдээж гэрийнхээ ажлыг хийн дүүтэйгээ байна гэдэг юм гэр бүлийн юм бяцхан яриа төлөвлөгөөг хийх нь илүү асуудлыг шийдвэрлэж өгч байдаг. Ер нь бол сая онлайнууд бас сургуулийн маань хүүхдүүдээс ингээд яг иймэрхүү асуудлаар зөвлөгөө авахд ихэнх хүүхдүүд би хичээлтэй байна. Би завгүй штэ. Өөртөө хийлдэ хичээл дуусаагүй штэ гэл ингээд нөгөө олон хичээлийнхаа дунд түүртэж стрессээ яг эргэн тойронд хүмүүстэй тэр чигээр нь гаргаад байгаагаас биш. Яг тэдэн цаг хичээлдээ зарцуулаад тэрний дараа би над аяга угаанаа ээж хүүхдээ дүүтэйгээ байна. Дүүгээ харнаа гэдэг юм нөгөө ойлголцлын юмаа үүсэхгүй байснасаа болоод гэртээ маш их стрессийг би өөрөө ч стресстэй, гэрийнхнийгаа ч стресстэй байгаа юм асуудлууд бол гарч ирсэн. Тэгэхээр хамгийн төгс шийдэх арга бол яг л энэ өөртөө зориулах, хичээлдээ зарцуулах цаг хугацаагаа яг өдөр болгон ийм цагтаа шүү гэдгээ ээж аавдаа хэлж ойлгуулад дэмжлэг туслалцаа авах. Энэ бол ээж аавын дэмжлэггүйгээр гэрийнхээ асуудлыг дүүгээ одоо яахын хүлээд тавилтай нүш тий. Нөгөөрөнд оруулаад цоожилттай нүш. Ээж аавынхаа тусламжтайгаар л асуудлаа шийдвэрлэх учраас маш сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй ахал гэж бодож байна да гэж зөвлөмөр байна. Тэгээд дээрэс нь нөгөө эцэг эхчүүдийн маань бас хэлж ийсэн нэг зүйлээс нөгөө хичээлтэй гэл ингээл үргэлжлээл өдөржин шүнжээ ингээл суугаад ах ингээд нөгөө гэр бүлдээ бас юм өөрийгөө амраах болон гэр бүлдээ юм нэг байгаа гэдэг мэдрэмжээ өгөөд тусалж дэмжих тэр харилцааг ерөөсөө үүсэхгүй байгаа болохоор бас стресс гараад байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань өөртөө заавал цаг гарга. Хамгийн нэгдүгээрт нэг цаг бүр яг Facebook ухмаар байвал тэрийг ухаад англи хэлээр бэлдмээр байвал бэлдээ дуу бүжиг одоо утсаараа тэр киногоо үзнэ үү, жүжигээ үзнэ үү, комедигоо үзнэ үү. Яг өөртөө зарцуулах тэр цагаа эдэлж чадхаараа л та нарын бидний сэтгэл зүй сэргээд ирдэг байхгүй. Тэгсний дараагаар хийх үйлдэлүүдтэй стресстэхгүй гэсэн үг. Өөртөө ч цаг гаргахгүй хичээл гээл тэгжид л энд нэг аягч угаах болоод энд ч нэг шал угаах болоод дүүгээ харах болоод ингээд нөгөө өөрийгөө хайрлах тэр процесс явагдахгүй учраас л сайхан мэдрэмжийг авч чадахгүй байгаагаасаа болоод бас хүн стресстэй тохиолдлууд байдаг. Тэгвэл ингээд саяжангаа ингээд төлөвлөгөө, тэмдэглэл хөтлөх гээд одоо тиймэрхүү аргууд ярьсан шүү дээ. Google Calendar гэх мэтчлэн аппликейшнуд бас зөндөө гарчихсан. Ер нь яг эдгээр нь хэр үр дүнтэй гэдэг вэ? За ингээд заримдаа ингээд бас төлөвснөр болдгоо зүйлс байдаг шүү дээ. Одоо ингээд гинти ажил гараад тий. Тэрнээсээ болоод бас хүүхдүүд маш их стресстэй. Тэгээ өөртөө бас ингээд өнөөдөр би 1.5 литр ус уух хэрэгтэйсэн бол уугаагүй мөртлөө худлаа тэмдэглээд тэгээ би яагаад өнөөдөр уугаагүй гэд өөртөө худлаа амт өгөөс ч юм уу өөрийгөө бүр ингээд стрессдүүлээд идэг. Ийм үеүүдэд хэрхэн өөрийгөө тайван байлгаж сурах вэ? Маш хэрэгтэй асуулт байна. Ер нь бол амжилтанд хүрсэн хүмүүсийн түүх өөрөө ингээл та яаж ажлаа амжуулдаг вэ гэл тий. Та ийм олон хүүхэдтэй яаж энэ олон ажлыг амжуулдаг вэ? Эсвэл одоо энэ олон ажлыг яаж зэрэг хийдэг вэ гэл ингээл хүмүүсээс асуух. Амжилттай яваа хүмүүсийн нууцыг одоо ингээд судлаад тэр ярилцлагыг үзэхэрч гэдэг юм. Ихэнхдээ л
бүхэл зүйлээ тэмдэглэж, төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу байж чадсан хүмүүс нь амжилтанд хүрсэн байна гэж үзээд байгаа байхгүй юу? Ер нь бол төлөвлөгөөтэй байгаа хүн л ер нь үр дүнтэй байгаа хүнд амжилт ойрхон байгаа гэд үздэг. Тэгэхээр хүүхдүүд маань суралцж байгаа учраас одоо өнөөдөр тэр 1.5 литр усаа уугаагүй байсан ч гэсэн маргааш ядаж 700 грамын уучнаа гэдэг төлөвлөгөө. Шууд ийм өндөр төлөвлөгөө тавиад ах нь одоо төгс төлөвлөгөө гаргаад төгсөөр ингээд нөгөө төлөвлөөд ах нь өөрөө сэтгэлээр унах, тэрийгэ хийж чадаагүй гэдэг мэдрэмжийг авах байдалд хүүхдүүд хүргээд байгаа. Хүүхэд гэлтгүй бид нар насан турш хүмүүсийн хувьд ч байдаг. Тэгэхээр өөрийнхөө боломжит хувилбараар төлөвлөж эхлэх хэрэгтэй. За одоо эхлээд хэдүүлээ төлөвлөхгүй байл та 1.5 литр ус ууя гэж бодохгүйгээр за өнөөдөр яг хэдэн аяг уусан бэ гэдгийг бичдэг бай эхлээд. Тэ? Одоо 7:30-д сэрдэг болёо гэж бодонгууд сэрүүлэггүйгээр чи өөрөөрөө яг хэдэн цагт сэрсэн бэ? Би 9 цагт сэрсэн. За өнөөдөр 9 цагт сэрсэн байна. Маргааш тэгвэл нэг сэрүүлэг тавиад юм уу? За нэг 7 хоног өөрийгөө ажиглах нь шүү дээ. Би яг ямар потенциалтай одоо потенциал гэдэг нь өөрийн чадвар шүү дээ. Хэдэн цагт би босох чадвартай байна. Яг тэр усыг яг өдөрт яг би хэдэн аяг уугаад байгаа юм бэ гэдгийг эхлээд өөрийгөө ажиглах хүмүүстээ. За тэгвэл би өдөрт заастаа нэг осолдохгүй 3 аяг л ус ууд юм биш үү гэдээ өөрийгөө олоод мэдчих нь байна. Ялтчгүй нойр хүрсээр хагаад би нэг 9 цагт сэрээд байгаа юм байна гэд өөрийнхөө тэр нэг өдөр тутмын дадал хөвшлээ олоод мэдчих. За тэгээд одоо нэг ухрах төлөвлөгөөгөр явах нь шүү дээ. Шууд 7 цагт сэрнэ гэдэг чинь нэг юм цаг 30 минут 2 цагийн энэ зай бол хүний бие организмд амар нөлөөлнө шүү дээ. Чиний биеинд дасцсан байгаа, унтаад сурцсан байгаа, ууж идэх чинь хүртэл ингээд дасал болцсон, дадал хөвшил болцсон зүйлийг шууд гинт ингэж өөрчлөх нь өөрөө та нарыг шантралд оруулаад, гацаанд оруулаад өөрийгөө голоход хүргээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яах нь би 9 цагт сэрээд байгаа юм. Тэгвэл 8:30-д сэрүүлэг тавиад нэг 10 хоног 8:30-д сэрье. 7 хоног ч. Би 7 хоног 8:30-таа сэрчлээ. Дараа 8 болгоё. Тэгээд 7:30 болгоё, 7 болгоё. Ийм төлөвлөгөөний арга бас байдаг. Тэгээд хоёрдугаарх нь тууштай байх. За 1.5 литрийг чи 7 хоног битгий сарч уугаагүй байж болно. Ингээл худлаа тэмдэглээл тэрэндээ өөрөө сэтгэл чинь ингээл гониглал ээж болно. Тэгтэл тэр тэмдэглэгээ чи хийсээр л байх хэрэгтэй. Ер нь бол тэрийг тэмдэглэл хөтөлж байгаагаа л дадал хөвшил болгочих юм бол тэрийг одоо дасгал хийх, ус уух, эрт сэрэх 3-ын аль нэгийг хөвшүүлэх ихний алхмуудаа чи тавьсан байна л гэсэн үг байна. Тэгэхээр ийм аргаар хүүхдүүд маань өөрийгөө бас зоригжуулаад үргэлжлүүлээд тууштай байгаад хийгээд үзээсэй гэж бодож байна. За бас нэг хүний сэтгэл зүйд нөлөөлдөг тэрийг хийхгүй бол болохгүй дээ гэж бодол мэдрэмж зорилгыг өгч идэг зүйл гэвэл хамгийн одоо нөгөө юу авдаг, мотивац авдаг хүндээ хэл. Одоо хамгийн үлгэр жишээ авдаг, хүндэлдэг. Эсвэл зүгээр хамгийн ойрын ээж авдаа гэр бүлийнхандаа эсвэл зүгээр одоо нөгөө найзуудтай фейсбુકийнхан ч юм уу фейсбુક дээр бичдэг ч юм уу тэрийгэ байнга ингэж баталж ингэж харуулахаараа нэг мэдхэд чиний бие организм хүлээж аваад дадал хөвшил болчдөг. Ер нь бол дадал хөвшил чинь хамгийн багадаа 21 хоног тэгээд 3-6 сарын хугацаанд хийхэд л бидний нэг хэсэг болоод хуурцсан байдаг байхгүй юу? Одоо бид нар юу ч бодохгүйгээр шүдэ угаадагтай адилхан юу ч бодохгүй л эрт босдог болёо гэвэл тасралтгүй 3 сар л тэрнтэйгээ тэмц 6 сар тэмц тэгэл өглөөний хүн болчих. Тэгэл ном уншдаг. Чиний тэр хүсээд байгаа дадал хөвшүүд чинь чамд бууц суучна. Хүүхдүүдийн маань хувьд гэх юм бол ерөнхийдөө нэг 14 хоног хийгээл за нэг сар хийгээл за ер нь болохгүй би шал худлаа юм байна нэг гоё дэвтэр авсан шал худлаа юм утсан дээрэж бичиж үзлээ худлаа юм байна гэд хаяад идэг тасралтгүй үргэлжлэх нь чухал тэгээ өөрийнхөө боломжинд тааруулж төлөвлөх нь чухал дээрэс нь нийтэд зарлах одоо тэр нөгөө мотивац авдаг суралцдаг хүмүүстэй зарлаж хэлэх нь өөрөө хүнд хариуцлагын мэдрэмжийг өгч идэг. Би хүн тэр мундаг хүндээ итгэлийг алдахгүй тулд урмыг хугалахгүй тулд үргэлжлүүлэн нөгөөхөө хийхээс өөр аргагүй байдалд бас өөрийгөө оруулж идэг гэсэн үг.
Тэгвэл дараагийн асуулт маань одоо миний эргэн тойрны хүмүүс тулгарч байгаа асуудал л та. Одоо ингээд хичнээн найзаагаа нэг л биш байгаа мэдсэн ч ерөөсөө ярилцаж чаддгүй. Зүгээр өгөхэд үгүй хэцүү. Би ингээд тэгээд сэтгэлээ нэгээд ярилцсан гэдэг ер нь бол өдрийн очил тохиодог зүйл л дээ. Тэгээд одоо би өөрийнхөө хувьас яг яажтай найздаа яаж тусалвал дээрвэ? Сонсогч байх нь бас хүмүүст их тусламж болж идэг л доо. Ер нь бол зүгээр л сонсох, ямар ч шүүмжлэл хийхгүй, ямар ч дэмжлэг өгөхгүйгээр тэгээд асуудлаа ярьж байгаа юм шиг чамд санагдахгүй байсан ч гэсэндээ одоо дуртай дуучнаа ярьж явах үед ч гэдэг юм эсвэл гэр бүлийнхээ асуудлыг ярьж явах үед тийм үү тэгээ чи яа гэж бодож гин чамд яавал дээр юм шиг байна гэдэг ч юм эсвэл хоёлаа тийхүү инхүү гэд маш сайн сонсогч байх нь нэгдүгээрт үе тэнгээ харилцаа та нарын найз нөхдийн харилцаанд донд маш их дэмжлэг болж идэг. Ер нь бол эцэг ихтэйг ярилцдаг хүүхэд ч байна. Ихэнх нь ингээд ярилцдаггүй, ойлгодоггүй гэдэг тэр зүйлүүдийг ингээд хүүхдүүд маань хэлдэг шүү дээ. Тэгэхээр найзуудаасаа юу хүсдэг вэ гэхлээр маш сайн намайг сонсоосой, ойлгоосой гэдэг зүйлийг л хүсэж идэг. Тэгэхээр заавал асуудлаа ярихгүйсэн ч гэсэн чи найзаагаа тийм утгатай гонигтай хэцүү байгааг нь олж харсан л бол хажууд нь байхыг эрмэлзэх, хамтдаа хөгжилтэй зүйлийг хийхийг оролдох. Тэглээ гэд чи одоо найзтай одоо манай хүүхдүүдийн дунд бас жоохон асуудаг юм байдаг л да. Би одоо найзаагаа гуугаад байгаа ч юм шиг асуудал гараад идэг. Надаар нэх гуйлах гээд байгаа ч юм шиг ингээд идэг гэл ингээд ярьдаг л да. Тэгэхээр хүнд хэцүү цагт нь өөрөө чи гуйлгалгүйгээр чамаас одоо тусламж хүсээд байгаа ч юм шиг тийм мэдрэмжийг чи авч ивэл хажууд нь байх. За зүгээр мэдрэмжийг нь сонсох, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь л одоо яг энэ цаг үед найздаа тусалж байгаа нэг хэлбэр юм да. Үеийнхэн хүүхдүүдэд. Тэгвэл одоо нөгөө талаараа бусдаас ээж тусламж авах вэ? Үнэхээр сэтгэлээ нэгээд яртал юу сүртэй юм бэ гэж хүлээж авбал яа гэж ер нь ихэд. Тэгээд энэ дээр яг яавал дээрвэ? Үнэхээр найзуудтай одоо хэлж ярмаар байвал хин нэгний сонгоод найзуудынхаа одоо хамгийн итгэж байгаа найзтай яриад үзэх нь зүгээр. Ярьж явах явцдаа чи өөрөө тайвширлыг олоод асуудлаа шийдэх гарц гаргалгаагаа олж чадчихвэл сайн. Ярилцаад найзаасаа одоо шийдвэрийг хүлээгээд чамд зөвлөх шийдээд өгөөсэй гэдэг тийм хариултыг хүлээх юм бол тэр хүүхэд чиний оронд тэр асуудалд ороогүй тийм мэдрэмжийг мэдрээгүй учраас дээрээс нь чамтай адил насны хүн учраас чамд туслах тусламжийн үг хэлхээсээ илүү яг саяны хэлж байгаа шиг одоо сүртэй юм бэ гэдэг ч юм уу тийм нөхцөл байдлуудыг бас үүсгэж идэг. Нөгөө талаас маш сайн сонсдог найзаагаа сонгож өөрийнхөө асуудлыг ярих юм бол илүү зохимжтой баг. За хэрвээ хүнд бүр ингээд илэрхийлж ярмаар байвал одоо сүүлийн үеийн арга гэх юм уу яг хүнд ярьж байгаа юм шиг видео бичиж авах, voice сураах, бичих яг ингээд би ингэсэн чи ингэж бодож जैन те одоо тийм асуудлууд надад гараад би яг ингэмээр байгаа байхгүй ингэсэн чи намайг ээж ингээд аав ингээд багш ингээд би эсвэл найзуудтайгаа ингээд ах юм би юу нь яагаад байгаа юм бэ гэдэг ингээд яг хүнд ярьж байгаа юм шиг бас цаасан дээр буулгах нь яг буулгаад үзээрэй. Тэр нь бас яг бичиж байхдаа ануу би яг ингээд исэн биш те гэдгээ нэг бол олж хардаг эсвэл зүгээр сайхан тайвширсан байдаг. Ер нь сэтгэл судлаач хүмүүс ч гэсэндээ хүнд өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх тэр боломжийг нь олгох, сайхан сонсож тайвшруулах, ярьж явах хэвцээ өөрийнхөө тэр асуудал гарц гаргалгааг олоход нь чиглүүлжил өгдөг хүмүүс байдаг болохоос за ануу чи яг ингээ эхлүүна чи яг тэрийгэ болоо гэж хэлдэг хүн байдаг байхгүй. Тэгэхээр ер нь одоо өсвөр насны хүүхдүүд та бүхэн маань ч гэсэндээ хүнээс ер нь асуудлаа шийдвэрлүүлэх гэж хүсхийн оронд илүү зүгээр асуудлуудаа буулгаад, асуудлуудаа гадагшлуулаад тэгээд тэр дундаасаа шийдлүүдээ өөрөө олж харахад л суралцах хэрэгтэй. За одоо тэгвэл яг одоо миний сэтгэл зүй доктортой байлаа гэж бодоход энийгээ хэрхэн хадгалж авч үлдэх вэ? За хүн
ер нь өөрийнхөө сэтгэл зүйн одоо тийм тэнцвэртэй, тайван байдлыг хадгалах, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд өдөр тутмын амьдралын хэвшлээ эрүүл зөв байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол түрүүний гурлаа ирсэнчлэн төлөвлөгөөтэй байх, төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа хэрэгжүүлдэг байх, өөрийнхөө боломжинд тааруулан дадал хэвшлээ сайжруулах, өөртөө дадал эрүүл зөв дадал хэвшлийг бий болгох. За мөн биеийн эрүүл мэнд бас сэтгэл зүйн эрүүл мэндтэй, сэтгэл зүйн тэнцвэртэй, доктортой байдалд нөлөөлж идэг учраас өөрийнхөө одоо амралтыг зохицуулдаг байх, идэж ууж байгаагаа зохицуулдаг байх, өөртөө цаг гаргадаг байх гэх мэтчлэн энэ зүйлүүдтэй анхаарч иж өдөр тутмын амьдралдаа сэтгэл зүгээ тайван тэнцвэртэй байлгана. За нөгөө тал мэдээж хүн бурхан буддаа шиг одоо байнгын амар амгалан байна, сэтгэл зүйн тайван байна гэж бол байхгүй тий. Тэгэхээр гинт стресстэй зүйл гарна, гинт сэтгэлээр унах асуудлууд, айж түгшиг шийдвэрлэх гэх мэтчлэн олон зүйлүүдтэй бид нэр өдөр тутамдаа тулгарч идэг учраас эдгээр асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэхлээр сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөв илэрхийлж барьж сурах хэрэгтэй байдаг. За яг одоо ингээд олон хүмүүс дунд байж итл нэг хэцүү мэдээ сонслоо гэж бодоход яг тухайн нөхцөл байдлыг тисэж төвчрэхээсээ илүү сэтгэл хөдлөл мэдрэмжээ яг тухайн үед би яаж гаргуул зөв юм бэ гэдэгт суралцж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр асуудал тулгарсан ч шууд сэтгэл хөдлөлөөрөө хандхаасаа илүүтэй бодох хэрэгтэй. За би одоо тэгвэл энийг яг яах вэ? За яг тэхийн тулд нэг 5-10 минут амьсгаа авдаг байх ч гэдэг юм. Эсвэл байгаа орчин нөхцлөөс гараад одоо дотор байсан бол гадаа гарч байгаад бодох ч гэдэг юм. Өөртөө нэг юм зүрэг сэтгэл хөдлөл мэдрэгдэживэл түүнийг тайвшрах боломжийг олгодог байх хэрэгтэй. Тэгээс сурчих юм бол хүн өөрийнхөө стрессийг зохицуулаад сурчдаг. Стресс тулгарах үед түүнийг даван туулах, зохицуулах өөрийн гэсэн арга барилтай болох хэрэгтэй л гэсэн. Тэгж чадах юм бол сэтгцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд өөрийнхөө тайван доктортой сэтгэл зүгээ хадгалах бүрэн боломжтой байдаг байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань өөрсдийнхөө онцлог таарсан. Одоо чинь зарим хүүхдүүдийн хувьд амттай юм итгэхээр стресс нь тайлагдчихдаг тий. Яг уурлал, бухимдал, ихэлэл нэг л тодорхойгүй байгаад асуудал үүсээд байгаа юм шиг санагдал хэлэнгүүд нь өөрийгөө баярлуулах амттай зүйлээ идээд түүний дараагаар одоо энэ асуудлуудаа яаж шийдвэрлэх вэ гэдэгтээ илүү төвлөрөх хэрэгтэй гэсэн үг. Товчхондоо болвол одоо ингээд өсвөр насны хамгийн сонирхдаг одоо ингээд дандаа тулгардаг мөрлөөний одоо нэг олон хүн ярьдгүү тийм одоо асуудлыг ярилцгаая. За 11 12 дугаар ангийн сурагчдад үерхэх хэрэггүй хичээлээ гэх нэг байдаг шүү дээ тамчууд эцэгчүүд маань. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Харин ч нэгэндээ урам өгөөд намын сан цуг хичээлээгээд одоо хичээгээд явж болохгүй гэж үү? Эцэг эхчүүдийн маань хувьд гэх юм бол ерөнхийдөө хүүхдүүдэд алдчих үе тий. Одоо яаран гэр бүл зохиочих үе, эсвэл сургууль соёлоо одоо хичээлийнхаа дүн муудчих үе, одоо ингээл үерхэж ингээл гадуур дотор тэнэл яваад ах үе, зориггүй байх үе гэдэг тэр бодлосоо одоо хүүхдүүдэд алдах үе гэдэг тэр бодлосоо болоод хүүхдүүдэд илүү хорж одоо хэрэггүй гэдэг шаардлагыг бол тавьдаг байх гэж боддог. За нөгөө талаасаа бас хүүхдүүд маань нээлттэй бус байдагтай холбоотой байх яг ийм хүүхдтэй үерхэж юм тий одоо бид хоёр яг ингээд бие биендээ таалагдаад одоо яг ингэж болцож юм гэдэг юм ингэж хичээлээ хамт хийдэг бид хоёр нэгэндээ ингэж тусалдаг гэдэг ч юм уу тэр бас нөгөө зөв зүйтэй үерхэж байгаа гэдэг ойлголтуудаа эцэг ихтэй хүүхдүүд маань нээлттэй чөлөөтэй өгөөд эхлэхээр эцэг эхчүүд маань нөгөө айх айдас нь багасаад та нарыг хорих цагдах тэр байдал нь бас баг зэрэг багасаад та нарт харин дэмжлэг үзүүлэх зөв зүйтэй ойлголтуудыг бас өгөх баг. За тэгэхээр үерхлийн хувьд гэх юм бол үерхэх буруу зөв гэхээсээ илүү ер нь бол эрэгтэй хүнтэй эмэгтэй хүнтэй үерхэд надад ийм эмэгтэй таалагддаг юм байна. Эмэгтэй хүн гэдэг чинь ийм ааш зан гаргадаг юм байна. Би эмэгтэй хүнтэй ингэж харьцах юм байна. Эсрэгээр эрэгтэй хүнтэй би бас ингэж хүнд одоо харьцах юм байна. Ингэж хайрлах юм байна гэдэг тэр ойлголтыг, мэдрэмжийг авч л байх юм бол эрүүл цаашдаа гэр бүл зохиохдоо за магадгүй цаашдаа хайр дурлалынхаа асуудал дээр аав ээж болох гэдэг ч юм уу яг ийм хайр дурлал, үерхэл нөхөрлөл, эсрэг хүстэнтэйгээ харилцах энэ харилцааны анхан шатны ойлголтуудаа 11-р анги өсвөр насны дээр авч явах тусмаа хүүхдүүд маань илүү ойлголттой болж цаашлаад гэр бүл төлөвлөлт
За яг нөгөө ирээдүйн ханаа сонгох, за эрэгтэй хүнтэй, эмэгтэй хүнтэй зөв зүйтэй эрүүл харилцааг бий болгох тэр чадварууд нь бас хүүхдүүдэд маань төлөвшөж хөгжих давуу талтай байдгаа. Тэгэхээр энэ дээр бол буруу гэхээсээ илүү эрүүл зөв харилцаагаар үерхэж нөхөрлөх нь бол зөв. Эсвэргээрээ хүүхдүүд маань яг үерхэж дурлахаараа хичээлээ орхиод бүх амьдрал нь тэр бандад тэр охинд байгаа юм шиг юмнуудаа хаяад орхиод, за эсвэл хичээл сурлагынхаа дүн буураад, анхаарал нь сарнаад, за нэг нэгэндээ гомдоод, тунаад, тэрнээсээ болоод одоо өөрийгөө голох, сургуулаасаа шилжмээр санагдах гих мэтчлэн ингээд нөгөө эцсийн л зогсоол одоо ингээл байхгүй болчлоо гэдэг бодол мэдрэмж төрдөг л дөө. Өсвөр насны хүүхдүүдэд маань хайр дурлал гэдэг бол маш хүчтэй мэдрэмжийг өгч идэг учраас. Тэгэхээр энэ болвол яг миний энэ насанд мэдэрж байгаа мэдрэмж, би энийг даван туулах ёстой. Харилцаагаа төгсгсөн ч гэсэндээ одоо эрүүл, зөвөр, эргээд найзын холбоотой үлдэгч гэдэг юм уу, ийм байдлаар үерхэл нөхөрлөлийн харилцаагаа та хэд маань одоо зохицуулж явах юм бол эцэг эхчүүд ч гэдэг юм уу, томчуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгуурлахгүй баха гэж бодож байна. Тэгээд төлөвшөж байгаа учраас та нар маань бас яг энэ хайр дурлалын асуудал дээр өөрийгөө төлөвшүүлэхийн тулд тэр бандаас саллаа гэд амьдрал утгагүй болоод, эсвэл тэр охиноос саллаа гэд амьдрал утгагүй болоод бүх юм хайж явах гэдэг ч юм уу, ийм сонголтуудыг хийхгүй байгаасай л гэж зөвлөмөр байна да. Өсвөр насны үерхэл насны зөрүүтэй байхыг та юу гэж боддог вэ? Одоо жишээлбэл амьдралдаа гарахад 3-4 нас тийм ч их биш мөрлөө өсвөр наснд байхад айгүй их тийм асуудлууд тулгардаг шүү дээ. Ээж аав нь айгүй ах байна. Тэгээ найз нөхдөд ч гэсэндээ айгүй тийм байна. Тэгсэн мөрлөө би биндээ сайн. Тийм одоо тохиолдол та юу гэж зөвлөх гэсэн бэ? Насны зөрүү гэдэг чинь бол ер нь амьдралын туршлага бас харагдана шүү дээ, тий. Тэгэхээр ихэнх тохиолдолд тэр насаар дүү байгаа хүмүүсийн тал их дургүй байгаа. Одоо охин нь 17-тай байлаа гэхэд үргэж байгаа банд нь 20-тай байх юм бол охины ээж аав дургүй байдаг ч юм уу, тий. Тийм тохиолдол байдаг. Яагаад гэхлээр 20 настай хүний амьдралыг үзэх үзэл, төлөвшсөн сэтгэлгээ, сэтгэл зүй, мэдлэг боловсрал, амьдрал хандах хандлага гэдэг бол өөр төвшөнд байдаг. 17-тай охин ч юм уу хүүгийн хувьд тэр нь бас 17 насны дээрээ байдаг учраас энэ хоёрын хооронд магадгүй одоо асуудал үүсвэл яана гэдэг дээр л эцэг эхчүүд маань дургуутсаж одоо охиноо ч юм уу хүүгээ ч юм уу хайрласандаа алдах вэ гэдэг айцаасаа болоод үгүйсгэж дургу байдаг бах. Амьдрал дээр гараад одоо саяны чиний асууж байгаа шиг амьдрал дээр гараад яагаад том болсон хойно тэр насны зөрүү шаардлагагүй байдаг вэ гэхлээр ер нь бол нэг 25-аас хоошо болоод ирэхээр хүмүүсийн нөгөө сэтгэлгээ, за амьдралыг үзэх үзэл төлөвшчихсэн байдаг. Ер нь төлөвшөх суурь нь бол тавигдсан. Одоо би хинбэгээ ерөнхийдөө бол ихэнх нь олчихсон. Ажил мэргэжил, за бүх юм ингээд нэг өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө аваад явах тэр чадварт хүрсэн байдаг учраас насны хувьд тэр зөрүүг зохицуулах чадвартай байж идэг. Эсвэргээрээ хүүхэд байх үедээ насны зөрүүтэй үерхэл болвол тиймч тохиромжтой биш. Гэхдээ нөгөө талаасаа бас тиймч буруу зүйл бол биш. Яг хоорондоо ойлголцоод эрүүл, хамгийн гол нь харилцаа чинь эрүүл зөв байж байгаа тохиолдолд бол насны тэр их байна уу, бага байна уу гэдэг дээр бол акцент өгөхгүй. Насны тэр ах ихч байгаа тэр нь бол амьдралыг үзэх үзэл, тэр туршлага, сэтгэл зүйн чадвар, тэр бүх байдал нь ялгаатай учраас л насаар бага байгаа тэр талын одоо ээж авч гэдэг юм хүмүүс нь хүүхдүүдээ илүү хайрлаж хамгаалсандаа л эсэргүүцдэг баха гэж миний хувьд бодож байна. Баярлалаа. За тэгээд хайр дурлалд эрэгтэй төрүүлж одоо ихний алхам хийх ёстой гэсэн одоо хүн бүрт тийм тогтцоо ойлголт байдаг шүү дээ. Одоо тэгээд эмэгтэй төрүүлж алхам хийх үед үн зэнгүү, айгуу чи үн зэнгүү болчихлоо гэд тийм одоо тийм таны хувьд ингээд юу гэж боддог вэ? Эмэгтэй төрүүлж алхам хийхээр үн зэнгүү болно гэсэн үг. За хайр дурлалын үерхэл нөхөрлөлийн тал дээр эрэгтэй эмэгтэй бас л нөгөө манай Монголд байдаг ойлголт юм болов гэж боддог. Нөгөө гадаадад за яг Азийн орнуудад төлхөө нөгөө эмэгтэйгээ хүндлэх, эрэгтэй зөрөгтэй байх гэдэг тэр ойлголт явагдаад байдаг учраас
эрэгтэйгээ хүлээгээл эрэгтэй бас айгаал зориглож чадахгүй намайг тоохгүй бол яана гэл одоо өсвөр насныхны дунд маань байдаг шүү дээ тий. Хэрвээ эмэгтэй охтууд маань өөрөө сэтгэлтэй сэтгэл алдраад сайн болоод тэр хүүгүнд татагдаад байгаагаа мэдэржил байгаа болвол яагаад мэдрэмжээ хэлж болохгүй гэж. Магадгүй нөгөө талаас доржо бата хинч байдгийн те чамайг хэлж чадахгүй намайг тоохгүй хаа эхлүү яг намайг тоохгүй хаа гэд бодцсон чинь чи доржо чи ер нь надад таалагдж байгаа шүү гэд өөрийнхөө сэтгэл зүйн одоо нөгөө сэтгэл зүйн эрүүл байдлаа хадгалахын тулд хүн юу мэдэрч байгаагаа зөв зөвтэйгээр илэрхийлэх ёстой гэж түрүү ярьсан шүү дээ тийм. Тэр чинь ч гэсэндээ яг энэ хайр дурлалын асуудал дээр гарч байгаа байхгүй юу? Яг өөрийнхөө мэдэрч байгаа тэр мэдрэмжийг одоо доржоог чамд сайн гэж хэлхийг хүлээх байгаалах юм бол чи ганцаараа хайрлал ганцаараа нөгөө крашлал яваад ах байхгүй. Тэгэхээр үнэхээр чи тэр хүүгэнтэй харилцаагаа үргэлжлүүлмээр байвал магадгүй эрхлийн төвшөнд очимоор байвал сэтгэлээ илчлвэл сайхан санагдах эсвэл чамайг би анууд сайн штэ гэд ийм байдал үүссэн ч гэсэндээ хамгийн гол нь чи өөрийнхөө сэтгэл байгаа тэр мэдрэмжээ гадагшлуулсан нь илэрхийлсэн нь илүү чухал байдаг байхгүй. Тэгэхээр хүүгүүдийг хүлээхээсээ илүү охтууд маань бас өөрийнхөө сэтгэл зүг илэрхийлж байгаасаа илэрхийлэх нь зөв. Магадгүй илүү зоримог. Тэгээ сэтгэл зүйн эрүүл мэндээ бас хамгаалж чадна. За хоёрдугаар хүүгүүд маань бас охтуудаа тоохгүй болов гэж айхаасаа илүүтэй бас үзээд алдах. За сэтгэлээ илэрхийлэх нь нөгөө талаараа бас л сэтгэл зүйн эрүүл байдлаа хадгалах, за өөрийнхөө сэтгэл зүг илэрхийлж сурж байгаа нэг хэлбэр байж идэг. Тэгэхээр ерөнхийдөө бол хүнийг төлөвшөж дуустлаач гэдэг юм нас биенд хүртлээ өөрийнхөө сэтгэлийг тэр илэрхийлэх чадварт суралцсанараа цаашлаад яг хайртай хүнтэйгээ амьдрах тэр нөхцөл боломжоо бас бий болгож идэг. Та нар маань сонсч л исэн мэлгүүд одоо хайртайгаа хэлж чадахгүй байсаар агаад өөр хүнд алдцсан штэ гэл ин кинон дээрч гардаг тийм. Хайртайгаа өстө хэлэх гэсээр байтал өстө доржоог үүччихэд санал тавьсан байгаа юм да гэдэг ч юм эсвэл тэрнтэй суудсан байгаа юм да гэл ингээл харамсах юм зүйлүүд гарч идэг хүний амьдрал. Тэгэхээр тэхгүй тулд өөрийнхөө сэтгэлд мэдрэгдэж байгаа тэр гой сайхан мэдрэмжүүдээ бол тухайн хүнд нь хэлж илэрхийлэх хэрэгтэй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. Харин эргээд ямар нөхцөл илэрхийлэх вэ? Хэллээ надад буцаагаад заавал би ч гэсэн чамд сайн, би ч гэсэн чамд хайртай, би ч гэсэн чамайг сонирхдаг гэдэг хариулт авахгүй байсан ч хамаагүй би сэтгэлээ илэрхийлэхэд л болно гэдэг тэр бодолтой үедээ л хэлэх нь зөв. Би ихлэ хэлжүүл надад яг буцаагаад сайн гэж хэлэх баха гэдэг хүлээлттэй хэлцдэг. Гэтэл нөгөө доржоо маань бата маань би чамд сайн гэж хэлэхгүй тийм үү яана гэд ингээд нөгөө эрэгтэй хүмүүс ч бас сэтгэлээ илэрхийлж чадахгүй ингээд гацчихгоот би яах гэж хэлвэ? Буруу юм хийчлээ. Ямар тэнэг байдалд орчвоо. Онгоо болчлоо. Одоо өстой бата хамраас өгчөндөө гэдэг ч юм уу. Өсвөр насны хүүхдүүдийн маань дунд нэг иймэрхүү яриа болоод идэг. Тийм бодолтой байвал хэлэх хэрэггүй. Тэгж бодно доо гэж бодож илээвээ. Би сэтгэлээ илчилснээр надад ямар ч хариулт ирэхэд билэн гэдэг бодолтой байвал хэлээл сэтгэлээ илэрхийлээд харилцаагаа дараагийн түвшинд аваачихсан зоригтой байх л хэрэгтэй гэж хүүхдүүдтэй хэлье. Хараа яаж хэлчихвэл бүтэх магадлал хамгийн их байдаг болоо. Тэгээд түрүүний саяны хэлсэн шиг одоо хэрхэн эрүүл зөвөр одоо сэтгэлээ илчлэх вэ? Юу мэдэрч байгаагаа шууд хэлэх нь л ер нь бол хүний сэтгэлд шууд хүрдэг гэж боддог. Хит их одоо уран цэцэн үг, хит их бэлэг сэлтч гэдэг юм уу, хит их хичээгээл, үсээгээл гон жимсөөл би чамд хайртай анхлуунаа хоёлоо ирхий гэлсэн чи анхлун. Чи ямар сонирн болцсон юм бэ? Гэт нөгөө тухайн өөрийнхөө байгаа тэр мэдрэмж байхгүй болчдөг байхгүй юу? Тэгэхээр яг үнэхээр анхлууны юун таалагдаад, ануугийн юун таалагдаад, эсвэл манай хоёрт одоо бэлгүүнээ батагийн юун таалагдаад чи татагдсан. Ямар замд нь татагдсан. Тэрийгээ яг л өөрийнхөө мэдрэмжээр, өөрийнхөө боломжоор за чи үнэхээр царайр нь хараа хэлж чадахгүй бол захиа өг, мессеж бич, мэйл бич.
чат бич, утсаар яар тий эсвэл бичлэг хийгээд явуул. Энэ зүгээр нэг ингээд байгаа яг мэдэрж байгаа тэр үнэн зөв сэтгэлээ илэрхийлэх чинь л өөрөө нөгөө хүнийхээ сэтгэл илүү бууж өгдөг. Одоо илүү дотн санагддаг, илүү ихтгэл үнэмшилтэй санагддаг байхгүй. Тэгэхээр охтууд маань бол ийм ганцхан шоколадтай хоёлоо үрхийгээ бичингүүт л ингээл баярлаад эхэлнэ үсттэй. Тийм үнэхээр таалагддаг бандд тэгчих юм бол хүүгүүд маань ч гэсэндээ яг ингээ харж явсан охин нь нэг юм юу яадаг юм те одоо чатаар хоёлоо үрхий би чамд сайн эсвэл чи гоё өндөр чи одоо өндөр биш байсан ч болно тий. Чи энэ чиний нүд чинь таалагддаг шүү, хамар чинь таалагддаг шүү. Ингээд чи надад ийм зан чинь таалагддаг. Тэгээд би чамтай үрхмээр байна. Энэ чинь өөрөө эрүүл зөв харилцаа. Тэгээд цаашдаа та хоёр илэн далангуй байх ихний суурин байж идэг байхгүй. Тийм тэгэхээр хүүхдүүд маань ерөөхдөө яг л юу мэдэрч ийн, юу таалагдаад байгаа юм, юу руу татагдаад байгаа юм, тэрийгээ гоё илэрхийлэхэд цаашаа харилцаа чинь илүү илэн далангуй эрүүл зөв явах боломжтой гэж бодож байна да. За тэгэхээр цамааж дуусахад өгч чинь таны зүгээс өсвөр насныхын өгөх зөвлөгөө байгаа юу? За ерөнхийдөө бол гурлаа бас нэлээд урт ярьлаа тий. Тэгэхээр энэ ярьсан зүйлүүдээ базаад хүүхдүүдтэй нэг 3 зөвлөгөө өгье. За хамгийн нэгдүгээрт үргэлж өөрийнхөө сэтгэл зүг болон бусдын сэтгэл зүг эрүүл тайван байлгахын тулд өөртөөгөө ажиллаж бусдын сэтгэл зүйтэй бас хүндэтгэлтэй харьцаж байгаарэ. Одооноос та нар маань суралцаарай гэж хэлье. Ягаад гэвэл түрүүний ахлууны асуултан дээр нөгөө ямар сүртэй юм бэ гэд нэгнийхээ сэтгэл зүг бид нэр өөрсдөө мэдэхгүйгээр дайралт давшилт хийж улам сэтгэл зүйн хямралд оруулж идэг. Тэгээд байнга сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд эерэг болон сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ гадагшлуулж өөрийгөө тайвшруулах аргад бас суралцж байгаарэ гэж хэлье. За хоёрдугаарт нь гэх юм бол төлөвлөгөөтэй, зорилготой, тэгээд төлөвлөгөөгөө хит өндөр битгий тавь, өөрийнхөө боломжинд тааруулж алхам алхмаар чимэхээр зорилгодоо хүрэхийн төлөө том мөрөөдөж, том зорилго тавьж түүндээ алхамаар хүрээрээ. Тэгээд миний нэг дуртай үг байдیں۔ Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий гэж үг байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань юу хүсэж чинь түүнийг өдөр бүр хийгээд амжилтанд хүрэхэд хүрэх зорилгодоо үнэнч байгаарай. За 3 дугаарт нь гэх юм бол хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн харилцаанд эрүүл зөв харилцааг эрхэмлэж охтууд нь хөвгүүдтэй хүндэтгэлтэй хандаж одоо харилцаагаа дуусгах байсан ч гэсэндээ найзын төвшөнд сайхан ойлголцож дуустдаг. За нөгөө талаас хөвгүүд маань ч гэсэндээ охтуудтай хүндэтгэлтэй хандаж илүү сайн сонсож ойлгож харилцаагаа бас эрүүл зөвөөр авч явж суралцаарай гэж хэлье. Энэ нь ирээдүйд бас Монголын ирээдүй болсон гэр бүл төлөвлөлт тэр зөвлөдөд маш том ач холбогдолтой гэж миний хувьд боддог учраас та бүгд маань яг үерхлийн төвшөнгөө бас илүү хортой байхаас зайлсхийж эрүүл зөв харилцааг эрхэмлээрэй л гэж хүсье да. Тэгээд та хоёртой ярилцахад маш сайхан байлаа. Подкастнда намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч энэ удаагийн подкастэнд ингээд цаг цаваа гарган оролцсонд танд үнэхээр их баярлалаа. Үнэхээр өөрөөгөө сонирхолтой яриа болж өндөрлөө гэж би хувьдаа бодож байна. Тэгээд хүмүүс бас гачуун үнийг бас хэлсэнд танд үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд маш их баярлалаа. Би тэгээд нэг бас жижигхэн тайлбар хийхэд яг одоо сургалт орж байгаа ч гэдэг юм уу тийм байдлаас гэхээсээ илүү энэхүү подкастын маань өсвөр насны хүүхдүүд маань төлхөө сонсох учраас сэтгэл зүйчийн зүгээс илүү чөлөөтэй. Тэгээд та нарын насны төвшөнд очиж ярихыг маш их хичээсэн учраас илүү юм чөлөөтэй сул үг их ашиглаж ч гэдэг юм уу ярьсан байгаа шүү. Тэрийг бас зүгээр ойлгож хүлээж аваарэ гэж хэлсэй да. За тэгээд Long Mind подкастын маань 2 дугаар дугаарыг хүлээн авч үзэж та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд маань хэрэгтэй зүйлүүд маш их байсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд дараагийн дугаараар сонирхолтой подкастуудаар иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.